хойд хөрш Оросын холбооны улстай манай гадаад худалдаа 2024 оны хувьд ямар байсан бэ гэвэл 2.9 тэрбум долларын харилцаа үүссэн байна. За худалдааны тэнцэл бол хасах 97%. Би энгийнээр хэлье. Оросын холбооны улс биднээс 100 сая долларын бараа худалдан авсан байна. Бид нар Оросын холбооны улсаас 2.8 тэрбум долларын худалдан авалт хийсэн байна. Буюу бид нар Оросоос л одоо бараа худалдаж авч манай одоо валют Орос руу явж байгаа. Гэтэл Орос маань эргүүлээд биднээс 100 сая долларын л одоо бараа бүтээгдэхүүн худалдаж авч байна. Тэгэхээр энэ бол маш ашиггүй 8 маш ашиггүй харилцаа гэсэн үг. Тэгээ энэ дөнгөж одоо энэ 24 онд л юм байгаа мó гэхээр үгүй, энэ ер нь л үргэлжид одоо ийм харилцаатай байсан. Тэгээ бид нар өөрсдөө Монгол улсын засгийн газар, Монгол улсын одоо бизнес эрхлэгчид өөрсдөө Оросын холбооны улсын үеийн одоо энэ удирдлагуудад ямар одоо хүсэлт хэлдэг байсан бэ гэхээр биднээс юм худалдаж аваач. Бид нар одоо бараагаа гаргыг ихлээр маш өндөр татвартай байна. Биднийг эдийн засгийн хориг та нар оруулсан биш үү? Энэ татврын орчноо эргэж хараач гэж бид нар Оросоос маш олон жилийн хугацаанд гуйсан. За тэгээд нэг 20 онд Евразийн хилэлцээрд одоо бүс нутгийн хилэлцээрд оруулах боломж бүрдэх юм байна. Энд одоо нэгдэх юм бол Монгол улсад бас ашигтай нөхцөл байдал үүсэх юм байна гэдэг ийм хилэлцээрийг анх эхлүүлсэн. 20 онд ажлын хэсэг байгуулагдаад Хүрлбаатар сайд тухай үед ахлаад бас ажиллаж байсан. За ингээд явсаран байгаад сая 25 оны 25 оны 4 сард эдийн засгийн байнгын хороо, төсвийн байнгын хороо, аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор энэ хилцээр ороод байгууллага зөвшөөрлийн одоо олгоод учрал сайд одоо учрал дарга сайд байхдаа өөрөө 6 сард очиж яг энэ 6 орны төвшөнд энэ гэрээг үзгэлсэн. За одоо бол сойрхон батлах эцсийн үе шат явж байгаа буюу бид нар ямар нэгэн байдлаар гэрээг өөрчлөе, буцъя, цуцлая гэдг нь бол өөрөө маш ёс зүйгүй. Монгол улс өөрөө хэлсэн үгэндээ хүрдэггүй гэсэн ийм асуудал үүснэ. Ийм учраас яг одоо улсын их хурлын гишүүд маш хариуцлагатай байж энэ хилцээрийг сойрхон батлах хэрэгтэй. За би бол дэмжиж байгаа гэдгийг бол хэллээ. Нөгөө талдаа яалтчгүй одоо учрал дарга түрүүн тамхины хилцүүлэг биш шүү гэж хэлсэн боловч тамхитай холбоотой бидний санаа зовнил байгаа нь бол илэрхий байна. Гайлын татварыг одоо тамхины татварыг бид нар анзааралгүй өмнөх хилэлцээрүүдийг явуулчихжээ, хоцорчжээ. Үүнийг бол манай Номин Чимэг гишүүн бас маш сайн хэлж байгаа тий. Би 1 минут авчи дарга. Тэгэхээр үүн дээр яг энэ тамхитай холбоотой асуудлыг онцгой албаны татвараар зохицуулна гэсэн энэ зохицуулалтаа оруулж ирэхийг улсын их хурлаас давхар даалгамаар байна. Ингэж байж магадгүй. За 1 минут нэмж өгье. Магадгүй одоо санаа зовж байгаа гишүүд маань за ямар ч байсан засгийн газрыг бид нар тогтоолоор үүргэжүүлчихлээ. Яаралтай одоо энэ онцгой татварын асуудлыг оруулж ирнэ гэсэн ийм одоо ойлголттойгоор ямар ч одоо юу гэдэг сөрөг бодлогоогоор энэ Евразийн хилцээрийг сойрхон батлах боломжтой байхаа гэж үзсний үндсэн дээр аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороон дээр тогтоол дагаж гаргах энэ одоо зарчмын зөрүүтэй саналыг гаргасан. Үүнийг одоо бас гишүүдийг дэмжиж өгөхийг хүсэж байна. За мөн түнчлэх хугацаатай холбоотой 3 жилийн төр хилцээр гэж байгаа боловч 3 жилийн дараа автоматар сунгагдаад явах юм аа. Тэгэхээр энэ одоо автоматар сунгагдах учраас 3 жилийн дараа зайлшгүй үнэлгээг улсын их хурлаар оруулж одоо үргэлжлүүлэх үгүй юу гэдэг асуудлыг тогтоолоор даалгахыг бас хүссэн байгаа. Ийм учраас бас энэ тогтоолны ач холбогдлыг бас сайн ойлгож улсын их хурлын гишүүд гэрээг сойрхон батлаж за мөн түүжлэн тогтоолыг одоо бас дэмжиж өгөхийг хүсэж байна. Баярлалаа. За Евразийн эдийн засгийн холбоонд гишүүнээр гэж байгаа юм шиг ярьж болохгүй шүү. Гишүүдэд ойлголт өгье. Энэ бол төр хилцээр 5 улстай худалдаа хийх гэдэг ойлголт шүү. Тэгэхээр нөгөө гишүүнээр хэлж байгаа огт ойлголт байхгүй гэдгийг та бүхэнд хэлье. Холбоонд нэгдэж байгаа биш, зөвхөн 5 улстай худалдаа хийх гэж байгаа. Худалдааны төр хилцээр. Тэгэхээр одоо тухайн улс болгонтой одоо энэ 5 улстай хэрвээ худалдааны гэрээ хийгээд ажлыг ивэл нэг улстай тухайлан хийх эрх зүйн боломж байхгүй. Заавал Евразийн эдийн засгийн холбоотой хилцээр хийж жишээ нь Оросын холбооны улстай худалдаа эрхлэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өмнө нь бол манай малчид за манай одоо хөдөө аж ахуйн салбарынхан мах Орос руу гаргахад квоттой байсан. Энэ хилцээр байгуулсаар квотгүй болж байгаа. Тэг бид сайн ажиллаж чадвал төдий түүнийгээ дагаад боломж байна гэсэн үг.
Тэгэхээр юм худалдаага эрчимжүүлэх чиглэл. Тэгэхээр ариун заяа гишүүний дөрөвний хэлсэн тогтоолыг бид нар эх 7 хоногт оруулж ирээд энэ зарчмын зөрүүтэй саналыг дэмжиж тогтоолоор засгийн газарт үүрэг өгөөд явах нь цаашдаа ажил хийхэд бол маш одоо ямар хэлбэр болно. Ягаад тэгэхээр хүнсүдэ аж ахуйн квота тогтооно. Дээрээс нь онцгой татвараа нэмэгдүүлээд ингээд дотоодын зах зээлээ хамгаална. Тэгэхээр ариун заяа гишүүний зарчмын зөрүүтэй саналыг бас гишүүд дэмжих нь зүйтэй мэж би бол өөрөө одоо хувийн зүгээс бол өөрөө дэмжиж ийн гэдгийг илэрхийлж байгаа. За та санал хэлсэн дээ. За одонгийн цогт гэрэл дарга би өмнө нь яаж золж жаргал